За баярлалаа. За тэгэхээр татварын ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал одоо яригдж байна. Энэ бол маш яг цагаа болсон хамгийн их татвар төлөгчдийн ярьдаг гол асуудлууд, дээрээс нь олон улсын татварын ерөнхий хуулиуд дээр байдаг гол чиг хандлагууд орж ирсэн маш ийм цөөхөн боловч маш чанартай ийм өөрчлөлтүүд орж ирсэн гэдгийг би хэлхийг хүсэж байна. Татварын ерөнхий хууль бол нэг талаасаа төр иргэн хоёрыг хоорондын харилцааг зохицуулдаг. Төрийг нь татварын алба төлөөлж харьцдаг. Иргэнийг нь татварын албатай харилцахаараа зэрэг нэр нь татвар төлөгч гэдээ өөрчлөгддөг. Ингээд татварын алба, татвар төлөгч хоёрын харилцааг зохицуулсан ийм гол хуулиа. Гол ерөнхий хууль. Энэ хуулийн дээр нь юу байдаг юм бэ? Гэхдээ татвар төлөгч талаас бол хэрхэн татвар төлөгчөөр бүртгэгдэх юм бэ? Хэрхэн тайлангаа өгөх юм бэ? Хэрхэн тайлангаар ногдсон тэр ногдлоо татвараа төлөх юм бэ? Хэрвээ эрсдэл үүссэн татвараас зогсож зайлсхийсэн нөхцөл байвал ямар хууль журмын дагуу яаж хэн шалгалтанд хамрагддаг юм бэ гэдэг ийм асуудлыг татвар төлөгч талаас зохицуулсан. За төр буюу татварын алба талаасаа бол хэрхэн тайлангийн хүлээж авч хянж үзэх юм бэ? Хэрхэн ногдлыг нь үнэн зөв төлөвлөх юм бэ? Өр үүссэн нөхцөлд ямар дэг журмаар яаж өрийг нь төлөвлөх юм бэ гэдэг ийм харилцаануудыг зохицуулсан ийм хамгийн чухал гол хуулиа. Гол хууль. Монгол улсын хувьд 1990 онд бид нар арчил зах зээлийн нийгэм шилжсэн цагаас эхлээ 92 оноос эхлээд анх энэ аж ахуй нэгж байгууллагын орлогын албан татварын тухай хууль гэж анх үүсч эхэлсэн. Энээс хойш олон улсын яг зах зээл арчлалын нийгэмд байдаг яг л энэ улс орнуудад байдаг энэ татварын харилцаанууд 2007 он хүртэл шинэ төрлийн харилцаанууд, татварын харилцаанууд үүсэж, шинээр хуулиуд нэмж ингэж гарсан байдаг. Ингээд анхудаага бол 2007 онд энэ татварын хуулиудыг багцаар нь авч үзэх ёстой байна гэд. Одоо бидний байнга ярьдаг 4.10-ийн бодлого гэж ярьдаг те. Энэ хуулийн анхны татварын багц хуулийн өөрчлөлт явагдсан. 92 оноос хойш 2007 он гээд үзэх юм бол 15 жилийн дараа анхны татварын багц хуулийн өөрчлөлт явагдсан байдаг. Хоёр дахь татварын багц хуулийн өөрчлөлт 2019 онд явагдсан. Бас энэ 4.10-ийн бодлого буюу 2007 онд хийгдсэн татварын бодлогоос хойш даруй 13 жилийн дараа татварын багц хуулийн өөрчлөлт явагдсан байдаг юм аа. Одоо бол 19 оны татварын багц өөрчлөлт хийгдсэн хуулиуд маань хэрэгжиж явж байна. Энэ дээр яригддаг татвар төлөгч талаас голдуу асуудал яригдж байгаа гол зүйлүүдийг бол энэ дээр оруулж ирсэнд сайшаалтай байна гэдгийг би хэлхийг хүсэж байгаа юм. Тэгээ энэ дээр бол юу гэж хэлчихэж байгаа юм гэхээр ер нь бол олон улсууд бол татварын алба нь татвар төлөгчийг өөрөө хуулиар оногдуулсан тэр татварыгаа сайн дурын үндсэн дээрээс хуулиа дагаж мөрддөг ийм харилцааг төрийн зүгээс дэмжих энэ бодлогыг явуулж байгаа. Яг энэ харилцааг өнөөдрийн татварын ерөнхий хуулийн дээр энэ заалтыг оруулж ирсэн сайшаалтай байна гэж ингэж үзэж байгаа. Татвар төлөгчийг хууль даган мөрдлөлтийн төвшнгөөр нь ангилж үнэлгээ тавьдаг. Тэгээд өөрөөр хэлбэл үнэлгээ тавьж гин гэдэг бол өмнө бидний мэддгээр шилдэг татвар төлөгчийг гаргаж гин гэсэн үг. Маш сайн татвар төлөгч гэдэг чинь шилдэг татвар төлөгч гэсэн үг. Өмнө бидний мэддгээр сайн татвар төлөгч, дунд татвар төлөгч, муу татвар төлөгч гэдэг ангилж байгаа юм байна. Өмнө нь энэ олон улсын жишгийн дагуу энэ харилцааг бид нар бас нэвтрүүлж ийсэн. Тэгээ энэний дагуу сайн татвар төлөгч буюу шилдэг татвар төлөгчд ямар нэгэн хөнгөлт байдаггүй. Эргээд эзэнс бизнесийн асуудал чинь нэг өдөр орлого дутдаг, ингээд татварын өрөнд ордог, тэгэнгүүт татварын алба хуулиа биелүүлээд дансаа хаадаг. Тэгэнгүүт татвар төлөгчдийн зүгээс бол байнга татвараа төлдөг, шилдэг байжхад биднэрт юм байхгүй мó, төрөөс дэмжлэг байхгүй мó гэж байнга гомдол тавьдаг. Энэ асуудал За хоёулангийн өгч. За 2 минутаар. Энэ асуудлыг бол оруулж ирж өгч байгаа юм байна. Ингээд энэ 76/1 дээр татварын албаны хууль даган мөрдлөлтийн төвшинг татварын бүртгэл, тайлагнал, төлөлт. За дээрэс нь энэ гайлын хууль тогтоомжийн зөрчил, гайлын бүрдүүлэлт гэсэн ийм 5 үзүүлэлтээр энэ үнэлгээг гаргаад сайн байх юм бол одоо нөгөө нэг нөөтийн хуулийн дээр яриад байсан. Нөөтийн нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орж ирсэн байна лээ. Сайн татвар төлөгч байх юм бол татвар төлөх үрийг нь эхлээд 30 хоногоор хойшоо сунгая. Дахиад боломжгүй бол дахиад 2 сараар хойшоо сунгаж өгье. Үндсэндээ ингээ 3 сарын дэмжлэг үзүүлье гэсэн энэ хуулийн заалтууд орж ирж байгаа юм байна. Тэгэхээр миний асуух гэж байгаа зүйл нь
Нэмэгдсэн өртгийн албан татвар дээр орж ирсэн тэр сайн татвар төлөгчд үзүүлэх татварын төлөх хугацааны хөнгөлтийг татварын ерөнхий хуулийн 53 дээр та нар яагаад оруулж ирээгүй юм бэ гэдэг ийм асуулт байна. 53 дээр энэ асуудлаа оруулж ирээч гэж нэгдүгээрт нь. За хоёрдугаарт нь энэ гайлын мэдээллүүдийн татвар төлөгчийн хууль дагам мөрдлөлийн түвшин дээр орж ирж байгаа юм байна. Тэгвэл энэ нөхцөлд ер нь гайлын байгууллага яг энэ орлого төвлөрүүлэх чиг үүргээрээ татварын байгууллагатай ер нь цаашаа нэгдэх процесс явна гэж ингэж ойлгож болох уу? Ягаад гэвэл олон улсад ийм байдаг л да. Үндэсний татварын алба, үндэсний орлогын газар гэж байдаг. Тэрэн дээрээ энэ нийгмийн даатгалын орлого цуглуулах чиг үүрэг, гайлын орлого цуглуулах чиг үүрэг бүгдээрээ энэ үндэсний орлогын газар дээрээ байдаг. Тэгэхээр энэ заалтын цаана цаашдаа Монгол улс ер нь тийшээ явж байгаа юм болов уу гэсэн ийм ойлголт авах гээд байна. Энэ дээрээ бас нэг хариулт өгөөч гэж. За 3 дугаарт нь бид нар энэ хууль тогтоомжийн дагам мөрдлөлтийг бид нар оруулж ирэхдээ одоо татварын албаныг удирдах үедээ оруулж ирэхдээ 2017 онд Нобелийн эдийн засгийн шагнал авсан Ричард Тейлор гэдэг эдийн засгч байдаг. Энэ эдийн засгч бол эдийн засгийн харилцааг сэтгэл зүйтэй холбосон. Өөрөөр хэлбэл татвар төлөх харилцаан дээр энэ бас чухал байгаа юм. Татвар төлөгчдөд мэдээллийн нөгөөд авах юм бол татвар төлөгч өөрөө зугтдаггүй маа. Хууль дагам мөрдөл сайжирдаг. За хэн хариулах вэ? За ганц асуулт байх шиг байна. Тэгээд тэр энэ дэрийн 4-р микрофоноос хариулъя. За яавал гişийн асуултанд хариулъя. Сангийн яам доторын бодлон газар чимцүү. Тэгэхээр ерөнхий хуулийн дээр орсон нөөтийн өрийг төлөх хугацааг 2 сараар одоо хойшлуулах энэ боломжийг ерөнхий хуулийнхын 53 дээр ягаад оруулж ирсэн бэ гэсэн асуудал ярьж байгаа. Тэгэхээр ерөнхий хуулийн дээр бол хугацааны хөнгөлт эдлэх зохицуулт нь бол хэвээрэн байгаа. Энэ удаа бол бид нар одоо гайл дээр бараа бүтээгдэхүүн худалдаад авахад нөөтөө шууд төлөөд одоо орж ирээ гэдэг ийм зохицуулттай байгаа. Тэгэхээр зөвхөн одоо нөөтийн харилцаанд нь хугацааны хөнгөлт эдлүүлж байгаа учраас ерөнхий хууль дээр биш нөөтийнхээ хуулиар бол зохицуулаа явсан байна. За баярлалаа.